सकते हो। गंदे मैं वो ही है। Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдрийн бичлэгээр Hobbit зурлалын 2 дугаар анги. Бичлэг эхлэхийн өмнө бүгдээрээ лайк болон subscribe дарж суугатаа нэгтээрээ. Тогтмол үздэг үзэгчдтэй болон донешн хийгээд бүх хүмүүстээ маш их баярлалаа. 2 дугаар ангийн үйл явдал Бринертэй жижиг хотод эхэлнэ. Хотын шөнийн амьдрал эд бужигнаж тэр дунд манай ханхуу царсан момбай Торин явж байна. Уушин газарт орж аяг хоол сүйтэй цай уух гэтэл эргэн тойрон нэг л бишээ. Даритын чангаас гарч ирсэн байрын хідэн нөхөд хажуу өөрлөө нийчих гээл. Энэ байдлыг ажигласан манай хүн сэлмэндээ сэм хүрнэ. Гэтэл шидтэн Гэндалф ирж уулзсан өөрийгөө танилцуулахад Торин таних байна л гэж байна. Гэндалф чи ямар хэрэгээр ирээвэ гэхэд манай хүн аав минь Данлиндийн эзгүй ууланд тэнүүчилж явагдуулаад хайж олох гээд очисон ч олсонгүй гэхэд Гэндалф янзын юм сонсогдох юм гэв. Торин харин аав минь амьд байгаа хамгийн сүүлд тантай уулзсан гэсэн. Та юу гэж хэлсэн юм гэхэд Гэндалф лууг дарж их нутаг эд баялаг алдар нэрээ эргүүлэн олж өг гэсэн юм аа. Чамд ч бас тэгж хэлмээр байна гэж сумлаж чамайг алах гэсэн хүн олон байна. Одоочуудын их зэргийг дахин цуглуул. 7 удмыг дуудаж уулз. Амлалтаа биелүүлэх. Торин харин тэд зөвхөн Аркенстонд л зүтгэх болно. Гэтэл чулуу Смаугд байгаа гэв. Гэндалф харин би чамд туслая. Бидэнд хулгайч хэрэгтэй л гэн. Манай Билбог л яриад байх шиг байна. Бидний мэдх аялал ингэж эхэлжээ. Дүрс шилжиж Билбо хадны завсраар маш олон оркуудыг харж байна. Хамгийн хэцүү нэг аратан байв. Манай хүн нөхдтөө ирж оркууд олуулаа. Бас авраг баавгай. Энгийн баавганаас 10 дахин том гэд Гэндалф ам мултрах нэг арга байна. Эндээс холгүй нэг байшин байгаа. Тэр нэг бол бидэнд туслана, нэг бол аална л гэн. Эвгүй нөхөр бололтой манай хэд бөмбөгнөж байна өө. Оркууд гүйлдээл баавгаа орилол араа гэж байшин руу орлоо. Баавгаа бол сүрлэг юм байна өө. Эгээл үдийн хоол болсонгүй. Манайхны нэг нь эн чин одоо юу вэ гэхэд Гэндалф гэрээ эзэн л байна. Манай хэд урилгагүй зочилж баавгаан борхон зүрхийг нь божигнуулжээ. Гэрийн эзнийг Бьорн гэдэг ба заримдаа баавгаа, заримдаа хүн болдгол юм байх. Манай хэд унтаж баавгаа гадуур эргүүлдэж гарлоо. Нөгөө айхтар оркууд хүртэл баавгаанаас имэж өрөөсөн гарт азааг одоочуудыг хөдлөх үед нь замд нь нухна л гэж байна. Энэ үед ой дундаас нэг орк гарч ирлээ. Азоогийг доолг үйлдвэрт эзэнт нь дууджээ. Ганц гарт азоогийн дээр мөнх хөх тэнгэрл бий гэж бодтол үгүй байжээ. Манай Билбо сэмхэн нөгөө бөгжөө үзээд л бүгж нь харин өөдөөс нь тарин шиг юм уншиж энэ. Эвгүй юм. Оркууд бөөнөрөө хар цайзад цугларч азоог нэг сүүдэртэй ярьж байна. Удахгүй дайн эхэлнэ. Чи зэрэгээ удирдал гэн. Мань хүн боолог гэж нэг нөхрийг дуудлаа. Чамд өгөх даалгавар байна. Чи одоочуудын цусанд улаардаг хэвээрээ юу гэхэд нөгөөх нь дуртай л гэн. Бас л хэрцгий нөхөр юм гээч. Гэрийн эзэн гэртээ орж ирлээ. Бас ч гэж адуумалтай төвхнөхөө амьдардаг гэр байна өө. Уг нь ийм төрлийн хүмүүс олон байсан ч азоог бүгдийг нь хөөс тэмтэрсэн учраас гүн өшөөтэй л юм баг. Та хэд түргэлэхгүй бол болохгүй. Аюулгүй зам гэж юу н байхгүй. Хамгийн боломжтой нь ойн элбийн газар нутгаар дайрч явах гэв. Манай хэд тусламж хүсэгт нь би одоочуудад дургүй. Гэхдээ оркуудад бүрч дургүй гэд адуун сүргээс агтмар төглөө. Манай хэд ойн захад аюулгүй хүрээд эзэнд нь мордийг нь явууллаа. Гэндалф нөхдүүдэд хандан энэ хүрээд зам мөр салхна. Та хэд ойгоор яв. Замаасаа гарвал эргэж төрөхгүй шүү л гэж. Дөрөвний өдрийн нарнаас өмнө ууланд хүрэх ёстой учраас манай хэд ойроо яаран орсон ч замаасаа гарчихлаа. Хүн хилээд байхад үг авахгүй шүү. Нөхдүүдээр ой тоглож гарлаа. Оюун санаагаар нь бол наадах шиг л болж байна. Энэ үед Билбо ухаан сийлж нар хайж модон давирлаа. Харин ханхүү Торин нөхдөө чимээгүй болгож ямар нэгэн зүйл ойртоод байгааг мэдэрлээ. Билбо модны ороод гарч байгалийн сагныг биширсэн шигээ. Хүрэх газараа харж явах замаа мэдээд доор байгаа хэдтэй хэлтэл хариу байдаггүй. Аниргүй шүү. Манай хүн хөл алдаж аалзны торонд унаж авраг аалзтай авчирлаа. Нөхдүүдийг бүгдийг нь барьжээ. Билбо нэгийг нь хөөхөн хатгаад л авлаа. Алтны дэрэгдэхгүй шаарлна гэж дайчин ирүүлжээ. Нууц хөзөр болох бөгжөө зүүж үл үзэгдэгч боллоо. Бөгжний нөлөөгөөр аалзны хэлийг ойлгож сонсож эхлэв. Аалзнууд бол нарийн илгэн найр хийхнээ бараг дураараа имэрч. Манай хүн нэг аалзыг нь батраад бүтэл мотой хэдийг аварлаа. Мань хэд босоод харин ууртаагаар тулалдсан ч Билбо маань хавиралцж байхдаа бөгжөө унгаачихлаа. Энэ хэд нэр их уралжээ аалзыг мөчилж итэр. Билбо харин бөгжөө хайгаад сүйдээ. Бөгжөнд нь ойрцсон аалзыг гангадаж хаяад
Амиа аврах бус алдсан эрдэнэсээ харамлж тулалдлаа. Нэг л биштэй Билбо минь. Энэ үед ойн элбүүд ирж тусаллаа. Ашгүй олуулаа юм байна. Манай хэдийн хамгийн царайлаг нь болох Кили маань аалзанд алуулах гэж байхад нь чадварлаг тулаанч Элби эмэгтэй амийг нь аварлаа. Тэгснэ аваргуудыг барьж аваад нэгжиж гарлаа. Гэхдээ Билбог бол анзаарсангүй. Царайлаг маань бас хөөхөн элб бүсгүйг өдөөстэй намайг нэгжилтэй. Өмдөнд минь юу байгаа вэ гэж байгаа шиг. Зайтай өрөө нөө. Элбийн ханхуу болох Леголос гэгч нөхөр Таврал авахаа Килитэй ярьсан их эмзэг байна. Бас ч хартаа ирээжээ. Таврал авахаа харин одоо гэхэд өндөр юм гинэ. Манай хүнч таалагдсан бололтой шүү. Тэднийг барьж ирсний дараа Элбийн хаан Трандуил ханхуу Торинтэй хэлэлцээр хийж ододын гэрэл шиг цагаан чулуу үсгэд Торин урдын өсөө санаж түүнтэй хэлэлцээр хийсэнгүй. Учир нь эцсийн найдвар тасраагүй байгаа шүү дээ. Манай Билбо нэг газраас гарч ирэх нь ойлгомжтой. Кили маань авхаан сэтгэлд хүрчээ. Шоронд байгаа мань нэр дээр Таврал эргэлт маягаар ирлээ. Охин найрахтаа сайн юм гээч. Чихэн дээр нь цэцэг ургуулж гарлаа. Харин элбүүд дээр баяр тэмдэглэж байгаа бололтой. Ууж идэн цогтуургаж байх оронд Билбо бөгжөө ашиглаж түлхүүр хулгайллаа. Анх удаа үндсэн гол үүргээ биелүүлж байна. Мань хүн чинь уг нь хулгайч шүү дээ. Бүгдийг нь суллаа. Зам зан явсаар дарсны агуулгад авчирхэд нэг одоо эн чин дарсны агуулга байна. Улам гүн рүү нь яваад байгаа юм шүү гэхэд Билбо надад итггээд торхон дотор хийн хөшүүрэг татан гол руу урсгалаа. Харин өөрийгөө мартчихжээ. Яг баригдах нэ. Элбүүд ирж яг баригддгийн даван дээр азар доошоо боолаа. Бяцхан дайчид маань торхон дотор бол завь цаашаа л хөвж гарлаа. Гэвч элбүүд даланг хааж яг баларх нэ гэтэл эртний өс цэвэр цусны оркууд ирж өмнө дэгдээлээ. Манай хэд үүнийг нь далимдуулах нэ. Кили даланг нээх гэж байгаа Царамот оркийн суманд өртөж шарх авлаа. Яг алуулах гэж байхад нь Таврал авахаа 2 дахь удаага аварлаа. Манай хэд замдаа таарсан орк бүрийг устгаж явна. Торхонд гэхэд сайн л үзэж байна. Сэлэм сүхвэ дамжуулж хэрэглэж энэ. Дураараа юм. Дээс. Ханхуу Леголос болон Таврал авахаа хоёр бол наадж байна. Ном сум сэлэм гэдэл хятах шиг л боллоо. Харин шидтэн Гэндалф тун хэцүү замаар гэлдрэн явсаар нэгэн уулын булшинд очиход Радигас шидтэн ч бас иржээ. Хар эзний 9 албатын нэгэн булшийг харсныхаа дараа шидтэн бидний дайсан иргэн иржээ. Дайнд бэлдэж байна. Гол зорилго нь хүнчин уул гээд нөгөө хэд рүү явхаар хөдлөлөө. Манай хэд өвчгөлгүй нэг юм эрэг дээр буулаа. Кили хүнд шарах авчээ. Ном сум агссан хүн гарч ирлээ. Хөдөлбөл ална л гэж. Ингээд бид киноны бас нэг гол дүртэй танилцах болно. Энэ бол Бард буюу нуурын хотын иргэн бөгөөд олон хүүхдэд тижээдэг завчаа ажээ. Ханхуу Торын Бардад хандан бидэнд хоол хүнс унаа зэр зэвсэг хэрэгтэй. Чи олж өгөөч гэхэд Бард эзний зөвшөөрлгүй бол болохгүй гэд гидийхт нь авдаг өгдгийг чинь ахиухан өгөн штэ гэж зөвшөөрүүлж чадлаа. Мөнгөч хүчтэй л дээ. Дүрс шилжиж байна. Элбийн хаан олзолсон орко байцаач. Та нар ямар зорилгоор 13 одог алах гэвэхэд орк 13 бишээ 12. Хамгийн залуу харваач нь хортой суманд өртсөн л. Кили маань яадаг бол доо хөрг. Орк бүр уртж байна өө. Та нар бүгд дүхэн. Бидний ялалт ирж байгаа гэхэд хаан толгойг нь авчихлоо. Тэгэн штэ. Хаантай болгоомжтой л харьцах хэрэгтэй. Оркуудын армаас айсан эльфүүдийн хаан өөрийн улсаа битүүмжилж хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байх тушаал өглөө. Гэсэн ч Таврал авахаа сэтгэл зүрхээ дагахаар шийджээ. Оркууд манай хэдийг ангуучилж эхэллээ. Царамут боолог тэд нуурыг гэтлэх аргаа олсон байна л гэн. Үнэр ч нохоо минь үнэрлээрээ. Манай хэд Бартад төлбөрөө төлөх гэж цуглуулж байна. 10 зоос сох тутлаа. Торин Глойноос байгаагаа өгөхэд нөөдөөс нь байхгүй. Би энэ аялалт чинь бүхнээ өгсөн гэж гүрийсэн ч очих гэж байгаа уулынхаа ороог хараад сэтгэл нь хөдөлсөн Глойн маа бүгдийг нь аваа л. Аргагүй дээ алтар дүүрөө бол шүү дээ. Луутай л болохоос. Өнөөх Бард гэгч манай хэдийг загастай торхонд нуугаад бомбтоор оруулах гэж байтал нэг мөн хүний сүг сугны ус гарч ирээд чи завчин болохоос загасчин бишгээ тээврийг нь усан дурсгах гэхэд нь Бард хүмүүс өлсөж байна. Эзэн нь загас оруулалгүй хайсан гэдгийг сонсвол бослог гарan шүү гэж байж нэг юм орлоо. Нуурын хотын захирагч гэж нэг тарган өвгөнд сугны ус нь Бардыг шургахад захирагч муу Бард гэд ууралчлаа. Манай Бард бас ч гэж хоттоо л нэр нөлөө өгөх юм бололтой шүү. Манай хэдийг гэрийнхээ 0-оор дотогш орууллаа. Эдний гэрийн гадуур битүү гатнолоод. Гэхдээ манай хүн бол мэддэг юм байна. Торын өндөрлөг дээрх салхит номыг харлаа. Хамгийн сүүлд луу хотыг балгас болгох үед хотын захирагч Героин харвааш нартай хамт салхит номоор харавсан ч эцсийн сумаа дуустал оноогүй ажээ.
Тэр сум хэрвээ байгаа унсан бол их зүйл өөрчлөгдөх байсан л гэнэ. Үүнийг сонссон Барт амныхаа зоргоор бүү бур. Та нар хараагүй. Сүүлийн сум лууны яг гидсэнд нь онсон. Хэрвээ дахиад нэг сум байсан бол гүйцэх байсан гэв. Барт нөхдүүдэд май зэвсэг гэ заг сагнуурын хідэн юм өгч байна. Манай хэд бид зэвсэг гэсэн штэ. Гангаар хийсэн сүх илт хэрэгтэй гэхэд хөгшин байлын одоо тэгээд яах вэ? Байгаагаас наваад явхаас л гэж байна. Энэ үед манай дурлалт төсгүй оркуудын мөрөөр оржээ. Араас нь ханхуу Леголас ирж нутагтаа буц. Аав минь чамайг 600 жил харж хандсан. Буцвал өршөөн гэлээ. Таврал авахаа харин би буцвал би биш болно. Энэ бол дай. Эльфүүд хизээч дайснаа хүчрэхэг болохыг зөвшөөрөхгүйгээд цааш явлаа. Нуурын хотын иргэд харин одоочуд ирлээ. Зөгнөл биелхнэгээд шивэр авир шимбэр гамбэр хийцгэх болжээ. Манай хэд шөнөөр зэвсэг булгаалгаар шийдэн зөөж байгаад хөл муутай Килид өгчглөө. Кили шатны уруу унаж бүгд баригдлаа. Тэднийг барьсан даруйд нуурын хотын захирагч төрийн дайснууд байна. Бүгдийг нь алга гэхэд Клоин бид гэнт хэрэгтэн биш. Энэ бол Трор хааны ач хүү ханхүү Торын уулын эзэн гэхэд Торын гарч ирээд жинхэнэ улс төрч хүн шиг илтгэл тавилаа. Бард харин та нар бол гай зовлон. Луг хэлгнүүлвэл бид бүгд үхнэ гэв. Торын хариуд нь хэрвээ бид ялбал бүх баялагийг тэнцэн хуваана гэхэд ард иргэд дэмжиж байна. Захирагч харин надад хэлэх ганцхан л үг байна. Давтай морил эзэн хаантан минь гэж авч байна. Шуналтай нөхөр байна өө. Манай хэд зэр зэвсэг унаа хөлөглөөд явах боллоо. Харин Билбо бидний нэг маань ирээгүй байна гэхэд ирэхгүй бол хаяад явна. Нар жаргахаас өмнө амжуулах ажилтай л гэж байна. Шархтай Килийг харин үлдэхэд Фили болон өөр нэг анд нь нөхрөө болон дүүгээ орхихгүйгээд үлдлээ. Нөгөө дутуу байсан ир нь харин унтаж сэрээд намайг орхичихлоо хүлээгээрээ гээл гүйж байна. Даанч хоцорчээ. Хөөхий шархацсан нөхрийг хараад та хэд бас хоцроо юу л гэж авч байна. Үүдээ чийл хоцорсон анд минь. Килигийн би улам муудажээ. Манай 3 дамнам Бард дээр авч ирлээ. Харин явсан хэд маань хүрх газараа хүрсэн ч нар жаргах гэ тун яаруу байх ба. Энэ үед Гэндалф доолгүүл дүрт ирлээ. Радигасыг Галадриэл авахад мэдээ хүрэг. Би ганцаараа орно л гэж. Бор шидтэн энэ занг биш үсттэй гэхэд нь угаасаа зангаа гэж тотгошорлоо. Шидтэн шившлэг уншихад цууратаад л оркууд хүлээж байгаа бололтой. Нар шингэж байхад манай хэд нууц хаалгаа эцэст нэг юм боллоо. Даанч цоожны нөхөйг олсонгүй. Эвдэх гээд ч марсангүй. Бүтшгүй бололтой. Мөрөөдөл нь талаар болсонд бүр шантраад буцах гэж байна. Дүүрийн өдрийн сүүлчийн гэгээ цоожны нөхөнд тусах гэдэг нь нар биш сар байжээ. Үүнийг манай Билбо олж мэдээд нөгөө хэдийгээ дуудлаа. Эцэст нь нэг юм уул руу орох нэ. Сэтгэл хөдлөм дүрдөрөх. Одоочуд алдсан газар их нутагтаа иргэн ирлээ. Билбогийн гол ажилч эхлэх төгөж байна да. Нөгөө талд Кили харин үхнээ бараг. Унтамхай ир зуудаг зэрлэг ургамал хайхаар явлаа. Хорыг идгээ эхл юм ба. Хөгшин баалын Билбод хандан чиний зорилго бол Аркенстон. Том цагаан чулуу байгаа гэд явууллаа. Тэгснэ амьд луу тэр дор байвал сэрэх хэрэггүй л гэж. Юу руу л явуулж байна да энэ хэд. Бяцхан Билбо маань харин зөрөгтэй юм аа. Бараг л үхэл рүүгээ яваад л орчихлоо. Хар цайзад байгаа Гэндалф харин шившлэг уншаад л байна. Харгас азоог гиндүүлж байгаад баруун шанаа лавхаа өглөө. Гэхдээ Гэндалф шидтэн азааг ойртуулахгүй хамгаалж байгаад цугтлаа. Тэрэн дээр баха. Гисэн ч нэх газар хороож шалалгүй харанхуун эзэнтэй тулгаран хэрэндээ л үдсэн ч манай хүн барсангүй. Нөгөөх нь илүү юм байна. Өнөөх аимшигт сааврон гэх нөхөр чинь энэ ажээ. Харин Билбо маань дүүрэн алт эрдэнэс дотроос Аркенстоныг хайж эхэллээ. Энд бол зааз алтаар гол горих урсаж байдгийн байжээ. Манай хүн пингвин алхаа хийж хэрэндээ л чимээ гаргахгүй хичээж л байна. Луугийн нүд гарч ирлээ. Том юм аа. Нүднэл гэхэд Билботой тэнцүү байх жишээ нь. Бяцхан хоббитийн борхон зүрхэн айв бололтой. Луу харин хөрвөөгөөд л тун төгшүүртэй байна. Эцэст нь лууг сэрэх үед Билбо бөгжөө зүйлээ. Луу ярьж эхлэв. Чи юм уу хулгайч? Би чамайг мэдэж байна. Чи үнэртэж, бас сонсогдож байна. Гараад ирээ, битгий ич. Өөрийгөө харуулаа л гэж. Манай хүний бөгжийг мэдрэн чамд ямар нэгэн учир байна. Чи өөртөө алтнаас илүү үнэтэй эрдэнэс агуулж байна гэхэд манай Билбо баригдаад бүр гоожиж гарлаа. Би хулгайч бишээ. Таныг л харах гэж ирсэн юм. Агуу Смауг минь эрхэмсэг эзэнтэн минь гэдэл долоож гарлаа. Луу харин чиний одоо найзууд чинь хаана байгаа юм? Тэд чамайг наашны явуулж бохир ажиллаа хийлгэж байна гэж ярихад Билбо маань ирж яваа зүйлээ нүдэндээ олж харлаа. Луу харин бүр саагаж гарлаа. Хаан чинь үхсэн. Би бүгдийг нь хийцэн. Миний бие төмөрнөөс ч хатуул. Энэ үед Килигийн бие бүр моджээ. Луу сэрснээс болж газар дөргиж эхлэв. Фили Бартад хандан та хэд явдаа хүүхдээ аваад зугт гэсэн ч Барт тийм бодлого байгаа бололтой.
Салхид нумны сүүлчийн хар сумаа атгаад би лууг төрүүлж ална гэд хөдөлсөн ч захирагчийн сугны өснүүдэд баригддгийн даваан дээр хүүдээ сумыг өгөөд нөхдүүдтэй үдсэн боловч амжилтыг эсвэллээ. Гадаа байгаа хэд Билбод санаа зовж байхад Торын айгаад байгаа юм уу? Тэр бол зүгээр л нэг муу хоббит энтергээд Эрдэнэс нүдийг нь харанхуу болгов гэлтэй хогийн юм яриад унлуу. Цайз дотор харин манай хоёр ярьсаар л аргагүй үсттэй. Луу олон жил унтаж байгаа шин сонин мэдээ сонсохын төс болсон байж. Ингэж ярилцах үедээ Билбо луугийн авсан шархыг харлаа. Бартын хэлсэн зүйл үнэн байжээ. Тэрний хөнөх боломжтой аж. Харин луугийн тоглоом дууссан бололт манай хүнийг яг өмгтгийн даваан дээр бөгжөө зөөж амжлаа. Энэ үед манай муу Бартыг бүр шоронд хийчихсэн байх ба оркууд иржээ. Том Болхвитэ гэхэд мэдэгдэхгүй байна шүү. Бартын гэрлүү дайрч ороод өнөө хэдийг яг нугдаалгадгийн даваан дээр Таурал Леголас хоёр ирж оркуудыг жиргэж эхэллээ. Сэлэн бол сэлэм, хутга бол хутга, нум сум бол нум сум. Нэгийг нь унгаад нөгөөг нь хөөргөж байгаа толгойг нь тасдаж итэр. Яа игээд байгаа юм би. Өхлүүд хэвтэж байсан киллийг Таурал аварч чадлаа. Өөрөөсөө 600 жилээр ихч 20 см өндөр өсвийг найраад ажиллаа шүү. Энэ үед хүлээж тэсгэл алдсан Торын өөрөө агуу руу орж ирээд Билбогоос Аркенстоныг асууж байна. Бүр шуналдаа хөтлөгдөжээ. Байдлаа мань Билбог минь яг алах нэ. Ашгүй луу гарчран чөлөө өгөлгүй галаар тургиж нөхдүүдийг хөөж яваалаа. Сухтааж яваад нэг танхимд ортол дүүрэн одоочуудыг зогцсон байв. Ам үргэцэн ард түмнийхээ зогцыг харсан Торын уурлан лууг алтайлуулдаг зуух руу аваачиж алах төлөвлөгөө гаргалаа. Шийдэмгий байна. Энэ бүхэн галаар эхэлсэн бол галаар төгсгөх ёстой л гэж. Нуурын хотод харин цараамууд орк албатуудаа хар сайз руу мэдээ хүргэхээр илгээгээд өөрөө харин хоёр эвгүй гайтай үлдэж Леголас ханхуутай үзэх юм бах уу. Үгүйдээ юу гэж тийм юм байх втэ. Леголас хормын дотор нөгөө хоёрыг нь эвхэж тавиад зэвхий цараатай орктой үзв. Амарнаас нь тусал цус гаргаад барахгүйгээ мэдээ цухтааж байна. Тэр нь үлзийтэй эцтэй. Манай хэд лууг 100 руу ойртуулах гэд хөөхөн бүлтгнээд л байна. 100 хөрчихсөн учраас ноцох боломжгүй гэхэд Торын луугийн өөрийнх нь галыг ашиглан 100-ыг асаан өргөтөж оруулж ирлээ. Луу Билбог муу бяцхан худалч чи нуурын хотоос иржээ. Тэр салхид нумтай завчинтай хамтарсан байна. Тэр хотоор нэг зочлох цаг мөн болсон болоотой гэд яг явах гэтэл Торын гарч ирээд хөө юм уу нэлцгаа өтмөн. Энэ бол бидний улс. Чинийх биш. Бид чамаас өшөөгөө авах болно гэж хэлээд бэлдсэн бэлгээ өглөө. Гэвч луу өгсөнгүй. Улам бүр уурлан яаж өшөө авдгийг би танд үзүүлэх болно гэд нуурын хотыг төвөөхөр хөдлөө. За ингээд өнөөдрийн бичлэг манд дуусч байна залуусаа. Дараагийн ангийн үзхийг хүсвэл саб саба дараарай.